Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн хувьцаа түүнд хуваарлагдсан ногдол ашгийг өвлөгчөөр шилжүүлэх. Монгол Улсын засгийн газрын 2026 оны 154-р тогтоолоор Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн хувьцааг эзэмших жиргэн нас барсан бол түүний хувьцаа түүнд хуваарлагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчөд шилжүүлэх ажиллагааг 2026 оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ. Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн хувьцаа түүнд хуваарлагдсан ногдол ашиг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшиж байсан иргэнд хамаарна. Өв хүлээн авах 1-р алхам. Хууль ёсны өвлөгч та 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг гэрэл том үсгээр илгээж хувьцааны мэдээлэлээ шалгана. 2-р алхам. Хууль ёсны өвлөгч нь өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээг эсвэл нас барсны бүртгэлийн лавлгааг иргэний бүртгэлийн нэгцгийн үйлчилгээнээс авч гэрчилгээ болон лавлгаан дээр бичигдсэн хаягийн дагуу тухайн баг хорооны засаг даргаас өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан баг хорооны засаг даргын тодорхойлол. Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар уг дэвтэр байхгүй тохиолдолд засаг даргын гарын үсэг хамах тэмдгээр баталгаажсан тодорхойлтыг гаргуулж авна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520-1-2, 522-т заасан ээлжийн өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлгааг улсын бүртгэлийн байгууллага дээр иргэний бичиг баримттай заавал биечлэн очиж авсан байна. 3 дугаар алхам. Хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичгүүд хүүхэд нь өвлөх тохиолдолд төрсний бүртгэлийн лавлгаа, эхнэр нөхөр нь өвлөх тохиолдолд гэрэлсний бүртгэлийн лавлгаа, эцэг эх нь өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлгаа бүрдүүлэн өв нээгдсэн газрын нотариатад хандана. Хууль ёсны өвлөгч нарын зарим нь өв хүлээн авахаас татгалзах тохиолдолд өөрт хамаарах баримт бичгийг бүрдүүлж өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг өөрт ойрхон байрлаж байгаа нотариатаар тухайн орон нутагт нотариат байхгүй бол нотариатын үр гүйцэтгэгчээр гэрчлүүлнэ. Нотариат ч холбогдох баримт бичиг бүрдсэн нөхцөлд нотариатын тухай хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ бичиж нотариатын цахим системд байршуулах бөгөөд хувьцаа түүнд хуваарлагдсан ногдол ашгийг шилжүүлэх тухай мэдээллийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ. 4-р алхам. E-Mongolia системээр үнэт цаасны данстай эсгээ шалгаж шаардлагатай бол брокеринг компанид данс нээн. 5-р алхам. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. Эсвэл брокеринг компаниар дамжуулан өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.